За сайн байцгаана уу. Анны орон сууцны зөвлөгөө мэдээллийн маань подкастын дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид энэ удаагийн дугаараараа модон арт бүтээцтэй барилга буюу Canada House-ны үндсэн хийж болох модон арт бүтээцийн тухай та бүхэнд ярихаар бэлтлээ. За тэгэхээр энэ сэдвэрээ бид одоо модон арт бүтээцтэй хийсэн хэрхэн хөгжиж ирсэн. Тэгээд энэ хийцийн давуу тал нь юу юм? Ус материалтай хошоо ажиллахдаа ямар байдгийг, ажил гүйцэтгэхдээ ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй гэх зүйлсээ талаар та бүхэнд ярихаар бэлтлээ. За модон арга бүтээц нь боловсруулах байдлын зангуу хэлбэр боловсруулагддаг. Зөөлөн шин чанартай учраас гарын доорх багажийг ашиглан өссөн эдлхүүнээ хийж болдог байгаа. За мөн эдлхүүнээс гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүнт чиргэлдэг. Материалын тархацын тухайд бол Монгол орны хойд хагас төлхөө талхсан боловч боловсруулалт хийсэн модыг тээвэрлэн Монгол орны аль ч өнцөгт хүргэж ашиглаж болдог. Тээвэрлэлт маш сайн даадаг, биелэг байдал сайтай бүтээгдэхүүн байдаг. За мод нь органик бүтээгдэхүүн учраас хүний биед эрүүл ахуйд ямар нэгэн байдлаар хор нөлөө байхгүй. Бусад материалуудтай оршуулан физик шин чанарыг өөрчилж бат бөх илүү уян харамхай шинжүүдийг бий болгодог. Тэр нь жишээ нь металлтай, төрөл бүрийн цавуу карбон бүтээгдэхүүнүүдтэй холж сайн чанарын модуудыг гаргаж авдаг байгаа. За тэгэхээр модон арт бүтээц гэж байгаа. Энэ маань бол модоор араам зангидж хийж байгаа. За тэгэхээр модон арт бүтээцийн ажил гүйцэтгэхэд ер нь хөдөлмөр зарцуулалтын харьцангуй бага зарцуулдаг. За жишээ нь одоо би ингээд модон арт бүтээцтэй хаус байлаа гэхэд хамгийн багадаа 2 хүн ажиллах боломжтой тий. Тэгээд 2 олон түнээс дээш. Тэгээд ажил гүйцэтгэхэд бол харьцангуй хялбар гарын дор байдаг гэдэг нь хөнгөн нэгдүгээр жим багтай учраас механизм кран, тоног төхөөрөмжийг хэрэглэх шаардлага маш бага байдаг тийм ээ. За тэгээд мөн ажил гүйцэтгэхэд илүү хурдан байдаг. Орон зайг нөгөө бий болгох одоо нөгөө араам зангидах, араамаа босгох, шувуу нуруу хийх зүйлүүдийг хийхэд одоо илүү нөгөө хурдтай хийх боломжтой байдаг. Тэгээд ажлын хүчний зардал бага гэдэг нь одоо жишээ бид нэр бетон одоо блок хөрлөөхөд багадаа л 3 хүн одоо ажиллах шаардлагатай болж байхад модон арт бүтээсэнд бол хамгийн багадаа 2 хүн ажиллана. Тэгэхээр энэ дээр ингээд хүний хөдөлмөр зарцуулалт бага учраас ажил хүчний тоож бага хараад зардал нь бага байх боломжтой болдог. За тэгээд ажил гүйцэтгэлийн хувьд бол илүү хялбар тий одоо түрүүнд урьдчилан жим багтай учраас илүү нэгж материалыг бэлжүүлэхэд зарцуулах одоо хөдөлмөр зарцуулалт багтай учраас бид нэр илүү ядрал багтай ажиллана, хүч бага зарцуулж ажиллана гэсэн утгатай болно. За ажил гүйцэтгэлээ дараах байдлаар явуулвал оновчтой бөгөөд хурдан болно. За эхлээд араамд хэрэглэгдэх бүх материалуудаа зурагчдын дагуу тайрч бэлдэх хэрэгтэй. Гэх юм бол хаягдл баг гарна, мөн ажил тасралтгүй явах байдлыг бүрдүүлдэг. За хоёрдугаар урьдчилан тутаж бэлдсэн шал суурин дээр ханыхаа араамыг угсралтыг хийвэл оновчтой байдаг. Яагаад гэвэл гадаргуун тэгш учраас ханы ажил хийхэд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй байдаг. Сутгсан суурин дээр уул банзаа эхлээд бэлэн. За тэгээд эхэлсэн уул банзан дээр араамыг босгож байрлуулдаг. За араамаа эхлээд тайрч бэлдсэн банзаараа угсарж холбон араамынхаа үндсэн хийцийг барина. Тэгээ араам маань өөрөө ингээд одоо хана ингээд хэсэгчлээд нэг ингээд блок болгож хийнэ гэсэн үг тийм үү? Тэгээ хэмжээгээр нэг 2.4-өөс 3.6 метр орчим урттай нэг блок хан хийгээд тэрийг босгож байрлуулдаг. Ерөнхийдөө оспаны маань өргөн 1.2 м орчим байдаг учраас оспаныхаа өргөн тааруулаад хана хийчүүлэх эвтэйхэн болдгоо. За тэгээд хааны алтайнууд маань ойролцоогоор 60 см орчмын алхамтай хийгдэнэ. За хамгийн багадаа 20-30 см алхамтай хийгдэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь хамгийн ихтэй 60. Тэг хамгийн ихтэй 60 байвал оновчтой. Яг тэгвэл гадна дотн материалын маань өргөн оспе, гипс, мөн дулаалгын хөвөнгийн маань өргөн хвчлэн энэ хэмжээнд захирагддаг учраас хамгийн оновчтой хэмжээ байдаг. Араамаа бэлэн болсны дараа босгож бүх хануудаа төр байрлуулад тэгшлэгээ хийсний дараа бүгдийн хооронд нь холбож читгэл модоор холбон нэг цул болгож хан маань бэлэн болдгоо. За тэгээд угсралт хийж бэлэн болсон хан дээр дээврийг холбож байрлуулахдаа тухайн ханныхаа бүх гадаргууд жигд тархацтай байдлаар дээврээ холбож бэхлүүл оновчтой байна. Хан хийцүүд маань зарим хэсгүүд дээр 2-3 давхар банз орох шаардлага байдаг. Энэ бол хаалга цонхны хэсэг, мөн тулгуур гол хүчтгэлийн хэсгүүд, булан тэгээд араамын дээд доод суурьтай холбогдох болон дээвэртэй холбогдох залгаас хэсгүүд гэх мэтчлэн ийм хэсгүүдэд ордог. За энэ хэсэг болгон дээр 2
банзныхаа дунд заавалчгүй жиргэвч хийх юм бол зөөлөвч хийх юм бол их үр дүнтэй болно. Ягаад гэвэл банз маань боловсруулалтын байдлаас хамаарат гадаргуун 100% хоорондоо нийцэх учраас зай завсар гардаг. Тэр зай завсарыг ямар нэгэн байдлаар дүүрэхгүй бол дулаан алдагдах бас үндсэн шалтгаан болох гэдэг. За 10 м хан тутамд нэг хөндлөн бэхлэгээ хийж ажлыг гүйцэтгвэл ханны маань бат бөх угсрал дуусах хүртэл алдагдахгүй хэмжээ жигд болдог. Тэгээд дуус бүх угсрал дуусны дараа дотор ханы зүүн байдал зэргийг харгалзан үзээд тухайн төр бэхлэгийг авч болно. Ямар нэгэн байдлаар саад үсэхгүй байвал ах байна. Тэгэхээр энийг ингээд зурган дээрээс ингээд та бүхэндээ харуулж байна. За ханы үндсэн араамуудыг хоорондоо бэхлэхдээ ер нь бол нэг болчихсон 70-аас 150 мм-ийн урттай зэвэрдгүй төрлийн шүрүүпийг ашиглаж хүчтэрлүүдийг ер нь холбож бэхэлж байгаа. За 2 давхар эдлхэн орж байгаа газар бол 70-аас 100, 3 давхар эдлхэн орж байгаа газар бол 100-аас 150 шүрүүпүүдийг уртыг сонгож хэрэглүүл тань болно. За тухайн шүрүүп нь бол Монголын барилгын материалын зах зээл дээр ер нь өргөн тархсан шүрүүпийг сонгож хэрэглүүл та бүхэнд үр дүнтэй болно. Олон зэвэрдэггүй байх төрлийн шүрүүпийг сонгож хэрэглээрэй. Яа тэгэхээр нөгөө ханын завсаар чийг хоримтлагтаад одоо шүрүүп маань өөрөө төмөр хийц учраас зэвэрх магадaltaй тийм үү. Зэвэрлэлээс хамгаалсан тийм шүрүүп хэрэглүүл илүү үр дүнтэй. Одоо удаан насжилттай байна гэсэн үг. За манайхны бас нэг дунд мэдхгүй зүйл байгаад байна. Араамд хөндлөн бэхлэгээний тухай ойлголтууд бас их зөрүүтэй ойлголтууд орж ирдэг. Мэдээж үндсэн модон араам дангаар нь босгож байгаа тохиолдолд хөндлөн бэхлэгээ буюу ташуу бэхлэгээнүүдийг хийж явах нь зүйтэй. Эсвэргээр оспе хавтантайгаа цуг араамаа босгож байгаа тохиолдолд заавал ташуу бэхлэгээ хөндлөн бэхлэгийг шаардлагагүй байдаг. Оспе маань өөрөө ташуу болон хөндлөн бэхлэгээний үүрэг давхар гүйцэтгэж явчихдаг учраас таны цагийг болон ажлыг хялбар болгож өгдөг давуу талтай. За сүүлийн жилүүдэд оспе маань өөрөө шин чанарын хувьд төрлийн хувьд маш өргөн дэлгэр болж сайжирсан байгаа. Оспе гэдэг нь өөрөө модны зургацыг цавуутай холон өндөр даралтаар шахаж хийсэн бүтээгдэхүүн учраас маш сайн чанарын бүтээгдэхүүн байдаг. Илүүгүй юм Канад арктиктэй модон байшин тохиромжтой байдаг. Гадна дотно гэсэн олон төрлүүд байгаа. Та бүхэн зах зээл дээр судалж авч хэрэглэхдээ аль болох тухайн борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарын сертификаттай үзэж танилцсан гадна дотно хэрэглэх зориултыг сайн шалгаж авалт хийх нь зүйтэй шүү. За тэгэхээр одоо бид яг ажил гүйцэтгэж байхдаа одоо чанарын хувьд юуг анхаарч ивэл зүгээрээ би талаар та бүхэндээ бас хэлье. Тэгэхээр банз гэдэг маань өөрөө одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүн тэгээ тодорхой хувийн одоо нөө чигшилтэй байдаг тийм үү. Тэгээд тэр чигшлийг ингээ үйлдвэрийн аргаар хатаагаад одоо жишээ нь барилга зэрэглэж байгаа банз маань 20% хүртэл чигтэй байх хэрэгтэй байдаг. Энэс их чигтэй байх юм бол дараад нь барилга барьсны дараа чигээ алдаад ингээ мод маань өөрөө хатгаараа ингээ нэг хэлбэр дүрсээ өөрчилдөг. Одоо та бүхний сайн мэдж байгаа мод маань хатгаараа мориддаг, эсвэл хагардаг, гэх мэтлийн одоо хэлбэр дүрсээ өөрчилдөг. Тийм учраас модны чиг гэдэг маш чухал байдаг. Худалдан авалт хийхдээ бид яах вэ гэхээр үйлдвэрийн аргаар бэлдсэн. Тэгээд мөн одоо байгалийн чигийг нь хатаагаад ер нь 20-оос доош хүртэл хатаалтанд орсон тийм банз модон материал авч хэрэглэх хэрэгтэй байдаг. Хувийн чигшил агуулсан байх хэрэгтэй. Тэр 20%. Тэгэхээр энэ хатаалтыг бол байгалийн аргаар хийсэн байж болно, үйлдвэрийн аргаар хийсэн байж болно. Үүн дээр анхаарах хэрэгтэй. За тэгэхээр чиг ихтэй банз яадаг вэ гэхээр мэдээж нөгөө чигээ алдахаараа хэлбэр дүрсээ өөрчилж нөгөө барилгын хийцийг одоо ханыг эвдрийг ажилтанд оруулах тийм асуудлууд бий болдгоо. За тэгээд араам хийцээ хийгээд ингээд ханыхаа араамыг ингээд босгосны дараа мөн тэнд ингээд нөгөө одоо нөгөө чиг алдалт явагдаад хаталт явагдаж байдаг учраас нөгөө төр бэхлэгээнүүдээ бас сайн хийж өгөх хэрэгтэй гэдэг гаруулад байгаа нь тэр байдаг. За тэгээ мөн дээрэс нь бас их хуурай банз мод хэрэглэж болдгоо. Яагаад тэгэхээр нөгөө хэрэглэж байгаа багж болон тэр нөгөө шүрүүп маань өөрөө хатуу модон материал дундуур нэвчиж орохтой төвхтэй байдаг учраас тэгээд дээрэс нь хатсан мод нь өөрөө нөгөө шүрүүп хадаас хэрэглэхээр хагардаг, асуудал үүсдэг. Шүрүүпт болон буудах үйлчлэлээ даахгүй хагарч туурдаг асуудал гардаг. Тэгэхээр энэ бүгд дээр анхаарах хэрэгтэй. Модон материалаар гол гарч байгаа эвдэрд бол хагарал болоод цувралт байдаг. Рамд хэрэглэж байгаа банзнууд маань өөрсдөө бас нэгэн жиг хэмжээтэй байх хэрэгтэй байдаг. Яг манай одоо жишээ зах зээл дээр зарагдж байгаа банзнууд хэдийгээр одоо хөрөн арамд орсон ч гэсэндээ бас нөгөө хэмжээ нь баг зэрэг ингээд нэг
5-аас 1 см хооронд хэлбэлзээд байдаг. Тийм учраас бид материалаа сонгож авахдаа яг гэхээр яг 14 см өргөнтэй бол бүх одоо банз 14 см өргөнтэйгээр сонгох хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхгүй бол хан маань өөрөө нөгөө овгоор тоогоор гүдгэр хэмжээтэй болчих магадaltaй тийм үү. Мөн нөгөө арамд хэрглэж байгаа нөгөө арамынхаа бэлтгэнд хэрэглэх нөгөө төмөр холбооснууд байгаа тийм үү. Болон төмөрнүүд байна. Одоо шулуун холбогдох холбооснууд байна. Тэр материалуудаа бас бид чанарын шалгаж харж яг нөгөө стандарт хангах тийм хэмжээнийх нь материалуудыг сонгох хэрэгтэй. Нөгөө бол энэ маань өөрөө бас барилгынх нь яг даацыг авч байгаа учраас эргээд нөгөө модон материалын даацанд бас нөлөөлөд хан маань өөрөө юуг ажилтанд орох, эвдрэх магадлал өндөр бас болдог тийм үү. За модон арга түтээстэй барилга маань галын болон ус чигний эсвэрлэх байдал нь бусад барилгыгаа бодвол харьцангуй сул байдаг. Тэгэхээр энэ тал дээр анхаарах хэрэгтэй. За галын аюулын тухайд гэвэл цахилгааны ажлаа маш сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. За үүн дээр бол цахилгааны монтажууд байна. За мөн холбох хэрэгслүүд байна. Мөн автомат таслуур, за мөн гэрэлтүүлэг хөрөмжүүд гэдэг энэ бүхнийг маш сайн анхаарч хийх хэрэгтэй. За цахилгааны утсын тухайд гэвэл чадалтанд таарсан төрлийн кабелүүдийг сонгож хэрэглэнэ. Тэр кабелүүд нь автоматаас гараад жишээ нь арзад хүртэл ямар нэгэн байдлаар залгаасгүйгээр нэгэн жиг дөрвөлжсөн байдлаар хийх ёстой. Энэ бол маш чухал байгаа. За мөн автомат таслуурууд нь тухайн хэрэглээндээ тохирсон чадлыг үзүүлдэг төрлийн автомат таслууруудыг ашиглах хэрэгтэй. За мөн бүх одоо тэр цахилгааны хөрөмжүүд маань бүгдээрээ автомат таслууранд хамрагдсан байх ёстой. Гэсэн энэ шийдлүүдийг агуулж цахилгааны ажлыг анхааралтай сайн хийх хэрэгтэй. Газар дуулгаа бас сайн хийх хэрэгтэй. Дээрээс нь нөгөө аянгын газар дуулга тий. Аянга зайлуулах бас арга хэмжээг авах шаардлагатай бол авах хэрэгтэй болдог. Тэгээд цахилгааны нэг бас сайн анхаарах зүйл бол барилгынхаа тухайд цахилгааны жигд тархсан ачаалттай байх хэрэгтэй. Тэгвэл нэг арсайтаг болон нэг өрөөнд хэтэрхий их ачаалал хөрөмжлөж болохгүй. Тэгэх юм бол тэнд байгаа холбох хэрэгслүүд утас кабелүүд маань өөрөө ачааллаад яванда онцгой явцад чанар нь алдагддаг байгаа. За мөн бас нэг галын аюултай хэсэг байдаг нь камен зуух гэж ярьдаг, ил зуух. Энэ ил зуухны эргэн тойронд бас галын аюулыг маш сайн сэргийлэх хэрэгтэй байдаг. Халах хэсгүүдэд нь тусгаарлагч нь зориултын тусгаарлагч хэрэглэх, мөн шатагдаггүй материалаар хамгаалах, мөн ил гарсан яндан эсгүүдийн дүмжийг хангах, мөн оч баригч их иймэрхүү зүйлсүүдийг маш сайн хийж тэр маань буцаагаад модон арга түтээцтэй галын аюулыг багасгаж өгдөг байгаа. За ус чигний бас нөлөө нэлээд өгдөг. Тийм учраас барилга барьж эхлэх явцдаа тусгаарлалтуудыг чигний тусгаарлалтыг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Одоо бидний хэлж байгаа тэр уул банз гэж ярьж байна, тэр дээвэр ханы залгаа гэж ярьж байна. Энэ эсгүүдэд бас сайн чигний тусгаарлалтыг хийж өгөх. Одоо энэ маань нөгөө байгалийн гадны нөлөөлөөс одоо бороо болоод ус хөсний чигийг хэрхэн барих одоо нөгөө тусгаарлах уу гэдэг. Энээс яаж хамгаалах гэдэг асуудал. Мөн дотор талаасаа гэвэл чиг болон ус хэрэгжилж байгаа өрөөнүүдээс үзүүлэх нөлөөг хамгаалсан тусгаарлалтуудыг бас хийж байдаг. За тэгэхээр энэ маань юу гэж хэлж байгаа нөхөр одоо чинь ванны өрөөнд шаланд нь хананд нь ус тусгаарлагч сайн хийх хэрэгтэй. Тэгээд өөрөө барилга маань өөрөө Canada House гэдэг маань модон арга бүтээстэй барилгад ус чигний хамгаалагч гэдэг ийм материалыг байнга хэрэглэдэг тийм үү? Чигнээс хамгаалагч. За тэгээд мөн зарим нэг тохиолдолд бол хураагур хийх хэрэгтэй байдаг. Ямар нэгэн байдлаар ус алдах хэрэгсэл байгаа бол тэрийг ус алдна гэж тооцвол ус алдсан үед трапаар одоо нэг цэгт усан төвлөрөөд тэгээд трапаар зайлуулах юм боломжийг бас төлөлтөндөө суулгахчул их зүгээр байдаг. За тэгэхээр модон материал маань ер нь мод маань өөрөө бус материалтайгаа хэр их хошиж ажилт юм бэ гэж юм. Тэгэхээр мод маань өөрөө ер нь бол одоо инженерчлсэн мод гэж ярьж байна. Одоо тийм ойлголт бий болсон. Тэгээд энэ маань яаж нэхэр одоо шинэ модыг металлтай холбоод одоо даацын чадварыг нэмэгдүүлээд одоо бүр хол алсалт хэрэглэх боломжийг бий болгодог. Дээрээс нь одоо шинэ модон дуу тавар гэж нэрлэдэг одоо тийм нийлмэл модыг тийм хийгээд хол алсалт бас дамнуу руу хийж болж байна. Шинэ ОСБ хавтан бол бас инженерчлсэн модны нэг давуу тал гэж үзэж байгаа. Модны зурагц хаягдлыг одоо ийм органик цавуутай нийлүүлээд өндөр доролтоор шахаж ийм ОСБ хавтан хийж байна.
одоо нэг гадна талаар нь ус тусгаалах, хамгаалах шин чанартай материалуудыг төрөхлөд газарлууд зоогоод ингээд шон суур хийж болж байна. Ус тусгаалах бодис нэвчүүлээд тэгээд зүгээр дээврийн одоо хавтан хүртэл хийдэг тий. Их мэтлэн гадна фасадны бэкэн хавтан хийдэг, саавны модон хавтан хийх гэжтэй чинь бүгдээрээ одоо сайжруулсан модны одоо хийцүүдийн төрөл болж хувирд юм аа. Мөн гадна хэрэгэлдэг ил байх зорилттой террасны багныг бол карбон мянцаар ороогоод нийлэг цавуугаар бүрэн маш өндөр бат бөхтэй ус чигний маш төсвөртэй бүтээгдэхүүн гаргаж авч хэрэгэлдэг ийм жишээнүүд бас байна. Тэгээ уусаа бас одоо ингээд мэдээж тавилганд хэрэгжилж ийн хүл төрлийн одоо хэрэгслүүдэд бас модоор хийсэн байдаг тийм үү. Тэгэхээр энэ болгон маань юу гэхээр модыг маш өргөн хэмжээгээр олон төрлийн материалтай хоршуулан хэрэглэх боломжтой гэсэн одоо үг юм аа. Барилгын эд идэлхүүн хийхэд мод маань өөрөө 100% ашиглагдах боломжтой байдаг. Ямар нэгэн хаягдл гарахгүйгээр энэ бол өөрөө маш өндөр үзүүлэлттэй болж байна гэсэн үг. Тэгэхээр барилгын үндсэн хийцээс эхлээд барилгын туслах хийц, мөн дотор хийц гэдэг бүхий л газруудад модыг 100% боловсруулж хэрэгжиж чадж байна гэсэн үг. Бусад материалын тусламжтайгаар. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм аа. Өөр энэтэй дүүж очих материал бол магадгүй металл байх ба. Цаар өөр бол байх. Тэгээд модон арга бүтээц гэдэг байгаа яг энэ модыг яагаад арга бүтээцийг ингэж барилгад ашиглавал одоо ийм давуу талтай байдаг вэ гэхээр энэ нэгдүгээр жингийн асуудал байдаг тийм үү? Тийм маш хөнгөн элемент. Хоёрдугаар жинтээр харьцуулахад бат бэх чанар нь 2-3 дахин өндөр. Тийм өндөр байдаг. Таац авах чадвар нь. Тэгээ гуравдугаар боловсруулах байдал нь харьцангуй хялбар. Тэгээ дөрөвдүгээрт нь одоо хөлмөр зарцуулалт нь бага. Тавдугаарт болохоор олон төрлийн материалтай хоршуулан хэрэглэх боломжтой. За бидний энэ арга бүтээц буюу Канада хаусны хүрээнд нэг давхар барилга дээр чинь шугамн суур 1 м шугамн суур дээр модон арга бүтээцийн жим бол ойролцоогоор 800 кг орчим очоо ирдэг. Энэ нь өөрөө бусад барилгатай харьцуулах юм бол асар хөнгөн буюу хамгийн багадаа 10 дахин илэрхийлж байгаа. Тэгэхээр суур маань өөрөө тэр чинээгээрээ дээрээс минь дац баг ирж байгаа гэдэг маань тэр суур маань ачаал баг хүртэн баг эвдэрнэ урт наслна гэсэн үг байгаа. За та бүхэндээ модон арга бүтээцийнхээ хана хийцийн талаар дэлгэрэнгүй ярьж танилцууллаа. За дараагийн дугаартаа бид нэр дээврийн хийцийн тухай дэлгэрэнгүй ярьж танилцуулъя гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн дугаар маань энэ нэрээр өндөрлөж байна. Анхаарал татсан баярлалаа. Баярлалаа.